Бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэгэлдэг энэ мах өнөөдөр хэдэн төгрөгийн үнэтэй байгааг та мэдэх үү? Одоо яг ингээл гайгүй мах авъя нэг сул мах авъя гэж тэгэхээр 2 кг мах автал бараг л 40-50 мянга болчиход байгаа шүү дээ. Нэг яхтар мах худалдаад авдгүй юм л да өдөө байдаг учраас эндээс зүгээр нэг хүүхдийн бантангийн мах авах бодол чи ийм амар бас нөлөөлж байгаа юм чинь. Тэгэхээр одоо мах худалдаж авдаг хүмүүст ямар хөө нөлөөтэй байгаа гэдэг нь амар л байна л да. Утгаас ч хэцүү л. Үндэсний статистикийн хорооноос 7 хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийдэг. Тэгвэл энэ сарын 22-ны байдлаар хийсэн судалгаа энд харагдаж байна. Эндээс наривчлан харвал махны үн килограмм тутамдаа өмнөх сарын мөн үеэс 1000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа юм. Тэгвэл энэ талаар үндэсний статистикийн хорооны мэргэжилтнээс бид тодрууллаа. 4 сарын 22-ны байдлаар бол за өмнөх 7 хоногс 0.3% өссөн байна. За өмнөх сартай харьцуулбал 2.7% өссөн байна. За үүнд мань гол нь нөлөөж байгаа нь болохоор махны үн байгаа. За бид нэг үнийн судалгаа явуулж байгаа чинь ерөнхийдөө нөгөө махны нийлүүлэлттэй асуудал холбоотойгоо за хавар одоо нөгөө өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор нөгөө хавар болох махны нийлүүлэлт нь багассан. За энэ маань шууд мөнд нөлөөж эхэлж байна. Жил бүрийн яг энэ үед мах умсдаж үн нэмэгдэх байдал хэвшил болчихлоо. Уг нь манай орнд 64.7 сая толгомолтой. Малчид маха үнэтэй худалдаалж хөрөнгөжөөд байгаа зүйл байдаггүй. Гэтэл иргэдийн гар дээр ирэхдээ хэд дахин үнэтэй ирж байгаа юм. Өнөөдрийн байдлаар зах худалдааны төвүүдэд үхрийн цул мах гэхэд дунджаар 20 мянган төгрөг байна. Тэгвэл цагийн ажил эрхэлдэг иргэд өдөрт 50-аас 80 мянган төгрөгийн цалин авдаг гэж үзвэл нэг өдрийнхөө цалингаар 2.5-аас 4 кг мах авах юм байна. Энэ нь үрхийн хэрэглээний 4-өөс 7 хоногийн хэрэгцээг л хангаж чадхаар харагдаж байгаа юм.